Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор 2 дахь жилдээ хадгаламжтай аялал аяныг зохион байгуулж байна. Тус аяны 2 дугаар ээлжийн азднууд өнөөдөр Таиланд хот руу хосоор аялах эрхээ гардан авчээ. Энэ оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж байгаа хадгаламжтай аялал суглаат аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай төгрөгийн хадгаламжинда 100 мянган төгрөгөөс дээш дүнгээр орлого нэмсэн бүх харилцагчдаа суглааны эрх олгожээ. 2 дугаар ээлжийн азднуудыг 10 дугаар сарын 8-нд Голомт банк болон GoGoVZ-ийн Facebook хуудасаар шууд дамжуулан тодруулжээ. Голомт банктай үүсгэн байгуулагчдын цагаас нь эхлэн хамтран ажиллаж байгаа. Анхны харилцагчдын нэг гэж хэлж болно. За Голомт банкны одоо байгаа төв офисыг барихаас эхлээд хамтран ажиллаж байсан. Маш их баяртай байна. Эхнэртэйгээ хамт аялна. 2000 оны 1 сарын 15-наас эхлээд хуримтлал үүсгэж эхлээд өнөөдөр одоо аздсан болсондоо маш их баяртай байна. Та Таиланд руу хинтээ аялах бай. Одоо харин хүмүүс зөндөө надтай явах уу, хинтээ явах уу? Би явъя. Одоо яг хэнийг сонгох вэ гэл. Тэгээд яг хизээ вэ гэдээ харан би ямар санаа. Би яг хизээгээ мэдчихэд ирээд хэлье л. Тэгээд яг хинтээ явах юм бэ, хизээ явах юм бэ? Хит хоног юм бэ? Бүх асуултанд дарагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаагаа мэдчихэд тэгэл нэг хүнтэй явна да. 2 дугаар ээлжийн азднууд энэ аянд хамрагдаж байгаа 113 мянга гаруй суглаатай харилцагчдаас тодорчээ. Үүнээс хамгийн азтай 10 харилцагч хосоороо Таиланд руу аялах эрхийн эзэн болж байна. Эхний ээлжийн аздангаа бүгд найрамд Солонгос улсын Жижиг аялах хэрэгээр шагнаад азднууд маань бас амжилттай сайхан аялаад ирсэн. Одоо бид нэр өнөөдөр 2 дугаар ээлжийн азднуудаа бас Таиланд улсаар аялах хэрэгээр шагнаад бас гардуулал өгч сая дууслаа. За ингээд Голомт банкны энэ хүү урамшуулт аянд хамрагдсан 100 мянга гаруй харилцагч дундаас аз одоороо гисэн нийт харилцагч буюу аздан болсон та бүхэндээ дахин баяр хүргэе. Хадгаламжтай аялал аяны хүрээнд 10 дугаар сарыг хүү өсдөг сар болгон зарлжээ. Энэ хугацаанд 12 сарын хугацаатай хадгаламж шинээр нээсэн харилцагчид 30% нэмэгдэлтэй буюу 15.7% хүүгээр хадгаламжийн хүүгээ тооцоолох боломжтой. Хадгаламж нээж өндөр хүү авахын зэрэгцээ хадгаламжтай аялал аяны 3 дугаар ээлжийн 10 аздан болж Вьетнам улс руу хосоороо аялах эрхийн эзэн болох боломжтой юм а.